хариугаа хайдаг хүн олж авах тогшдог хүн нэгдэж байсан. Тэр бурхан ингэж амлажаад байхад гоохгүй хайхгүй тогшгүй мөртлөө хариулахгүй байна, олдохгүй байна, нэгдэхгүй байна гэж амлаад байсан. Бурхан амлацсан. Бидний юу хийе? Бурхан өөрөө юу хийгээ амлацсан байна. Гэтэл энэ чинь гэсэн байна да. Гуйхтун гэж ихтэй гуйсаар байгаа. Хариулт авах хүртлээр гуйсаар байгаа. Нэг хаалт тогш онгохгүй бити яваад өрөө. Тогссоор байгаа гэж хэлж байгаа. Тэгээд дандаа үргэлжлэн цайтай байсан. Хайсаар байгаа. Олдох хүртэл. Бурхан олж өгнө гэсэн итгэлээр хайгаарай гэдэг. Тэгвэл өнөөдрийн үгсийг харах юм бол эдгээр бурхангаа иргэх ёстой тэр боломж аюул зан гэдэг бол ер нь бид зовхон зүгүүр нь бидний итгэл найдвар өгч байна. Бурхан найдах тасалжуулах. Гэвч бид нэ зовлон байхгүй бол бурхан найдахгүй өөрийн арга замаар амьдрахтаа амархан байсан. Бурхан яг зовлонгоор дамжуулаад бидний өөрлөг эргүүлэх үү. Израиль ард түмэн одоо яах нь вэ? Өнөөдөр хуйлж байгаа яг энэ үе. Анхны цуглаанчсандаа бас аюул ирчихсэн. Үүс номын 12-ийн 2-5 12 дугаар ишлэгийг харах бол ингэж хэлсэн байна. 2 дугаар ишлэлээр тэр Яохны ах Яаковыг зачин алуулжээ. 5 дугаар ишлэлээр Петрийг шоронд хөвдөж байхад чуулган бурхан хандан түүний төлөө хичээнгүн залбирч 12 дугаар ишлэлээр ийхүү ухаарсан тэр Марк гэдэг Яохныг Марийн гэрт буюу тэр олондоо цуглаад залбирч байна. Анхны цуглаанчсандаа бас ийм аюул тохиолдсон. Ямар аюул вэ гэхээр анхны цуглааны үед галдарч тэгээ Яаковыг чавчралсан. Өөрөөс итгэхээс болчихж ямар нэг гин бизнес болоод биш. Харин тухайн үеийн одоо Ромын хаан болсон тэр хаан одоо шүтгэс гэдэг Есүс гэдэг олчраас тэр яах вэ? Асан. Харин яг энэ үед дараа нь Петрийг барьсан. Одоо тэгээд Яаков Петрийг олчихно. Хамгийн одоо нүлэг ер нь альва хамт олонтой нүлэг хүмүүс гэж штэ. Тэр хүний амыг хардаг, тэр хүний хандлагыг хардаг хүмүүс аливаа шийдвэр гаргадаг. Чи 3 чухлын нэг нь алдсан. Нэг нь шонд. Өөрөөр утгагүй цаазаар орчихсон. Яг энэ үед Ром улсын тэр хүчрхэг айрын эсрэг зэвсэг байхгүй тэр эмгэн хардаг яач юм. Тэд яасан гэнэ? Хамгийн бидний тавд хүчтэй зэвсэг болсон залбирах цагийг авсан. Тэгээд бид нэр бурхан танд хичээнгүн залбирсан. Марк гэдэг Яохныг Марийн гэрт суулгаад танд залбирсан байна. Тэгвэл өнөөдөр яг тэр үед бурханы өгдөөс өгдөггүй. Бурхан тэдэнд тэр аюултай нөхцөл байдлыг бурхан эзэн залбирлаар дамжуулаад хамгийн сайнаар өөрчилж өгсөн. Тэгээд Петр яг үлээ шоронгоосоо гараад хаалганд огшлоод байсан чинь онгоолохгүй айсандаа болоод Петр байна гэж хэлсэн чи яг үлээ итгэхгүй байх үүртэл яах вэ? Тэр залбирч байгаа мөртөө хариулт авсандаа итгэхгүй байх тийм үе үүрэлтэй авч ирсэн. Гэхдээ ямар ч Петр залбирсан хариултаас авсан. За тэгээд Саул тэр уйлалтай талаар сонссон. Тэгээд Саул үнэхээр шатсан. Зандаа муруу гэж ярьдаг. Энд бол зам цогцтой муу гэж байна. Үний цохоод авах нэг гэж явахгүй үстэй тийм. Мангар гэж явахгүй үстэй. Цохоод авчин муурын цохио. Тэгвэл өнөөдөр Саулын хувьд анх хаанаа сонгогдохоос өмнө маш даруй байсан гэдэг юм. Тэр үнийг боддог, бурхныг боддог, бурхнаас имэйдэр тийм даруй юм байсан. Тийм учраас тэр бурхны алхам айдаас болоо айж уйлж байгаа сонсоод Саул уурсан. Тийм бурхны сүнс түүний дээр бууж ирээд бурхны уур хэл ариун цохолтол бий болсон гинэ. Саул маш их бохирдсан. Бурханд найддаг арт юм. Хүнээс айгаа ийм сул дорой болчих гэж хэлсэн. Тийм учраас нэг шийдвэр гаргасан. Болохдоо
буулгахтаа өрөөдөө шо буулгаас нь чөлөөж байгаа буулгахтаа үрээ чавчилж алаад 12 гэсэн угаагаар элчнэрээр тань гараас гарч юм шүү. Гараас гарт. Илгээмж рүү шууд гарч өөрсдөө ажиллаж байна. Тэгээд бүх элчнэр яасан бэ гэхээр тэр хүй ах цусны гаацсан дэ хэсгийг аваад 10 явуулж. 10 явуулын удирдагчдыг цуглуулж байгаа ахмадуудыг хэлж байгаа шууд гарын дээр мат цуг махыг шууд тавиад. За бид нар бие биетэй нэгдмэл байж чадахгүй болоод бүгдөө ийм болж. Тэр өнөхөр цаавал Самуэль араас ахгүй байгаа уг аймагуудыг ийм үе чавчих болно гэж хэлэхгүй. Ард олон бизнес имэгээ Бурхны томилсон удирдагчийг гахна гэсэн тэр шийдвэрээ нэг хүн мэд болоод цугсан. Өөрөөр саавал эдгийг хартаад ард олон айж уйлж байгаа саавал сүнслэг байсан учраас тухайн үнээр одоо итгэлийн хувьд маш одоо ой байсан учраас тэр хүн яасан бэ? Бурхан найцсан. Тэр Бурханы арга замаар сайнаар шийдсэн. Хүмүүсийг Бурхан руу төвлөрүүлсэн. Сүнслэг удирдагчийн хувьд хүмүүсийг Бурхан руу төвлөрүүлж байгаа. Ийхүү яана. Та нар ойлж гомдлоход ямар ч асуудал шийдэхгүй. Харин бид нар хамтдаа нэгдээд Бурханы арга замаар тулалдъя. Энэ үгийг бид онлайн шийдэж тийм байсан. Тэгэхээр бид нар ингэ харах юм бол итгэлээр хэр байгаа шалтгаалаад гарч хариу үзүүлэх нь өөр байна. Петр бол яасан бэлээ? Хагалдагч болсон гэсэн ч гэсэндээ тэр итгэлээр суудараа байсан юм байна. Тийм үед яасан бэ? Тэр 3 удаа эсэс нүр болсон. Мэдсэн байж ч тийм. Энэ талаар Иохан номын за 24-ийн гэсэн байна. Петр хараад 50 танилцж би хүнийг танихгүй гэлээ. Тэр даруй дахиад онцолж 75 дугаар шилээ. Петр тэгтэл дахиад онцлоос өмнө чи намайг 3 удаа үүснэ гэж айлцсан байсан. Есүсийн санаа гадагшаа гарч явж гашуугаар үлссэн гэсэн. 3 удаагаа нэг чи жаахан охин ирээд та чинь Есүсийн дагагч биш гэж яасан лээ. Би биш гэж жаахан өрөөсөө айх хэмжээний тийм солдороо байдаг авчихсан. Харин үүс 2 дугаар үгийг харах юм бол Петр арай өөр төсөлсөн. Өөрөөр хэлбэл ариун сүнсийг хүлээж аваад ариун сүнсийг хүлээж авах гэдэг нь маш их өөрчлөгдсөн учраас тэр Есүсийн нэрээр сум хүчтэй хүнийсэндээ босгож байсан. Тэгээ Есүсийг ангилсан гэдгийг олонний өмнө гарч яаж зоригтойгоор тулгуурлаж байсан. Тийм нэгэн болон өөрчлөгдсөн. Жаахан сайгсныг олонний өмнө гараад яхаас айхаа байсан. Есүс итгэдэгсээ болоод баригдаад цаасуулахаас айхаа байсан. Яг л үүс төрийн хоёрдугаар штеп гэсэн. Учир нь бид үдсийн сонсон зүйлийг ярихаар зогсооч чадахгүй нэ. Яг л тэр би өөрөө амссан, би өөрөө мэдэрсэн, би өөрөө уулзсан, би өөрийн авралыг та ярих юм чи. Яг л та нар тэр эзэнтэй уулзахгүй бол тэр эзнийг таньж мэдэхгүй бол тэр мэддэг болмаас ямар ирээдүйг хүлээж байгаа үед та нар мэдээсэй гэж явна. Тэр хэлсэн. Тэгээ ариун сүнсээр бид мэддэг юм байна. Яхны арга замаар амьдч. Амин. Амин. Тэгэхээр бид ариун сүнсээр өдөртөө амьддаг хүмүүс эс итгэдгээс ичгээ болждаг. Тэгээ би одоо Wi-Fi-ийн кодыг Есүс танд хайртай гэж бичиж байна. Тэгээд энэ та нарыг Wi-Fi хайртай шууд ингэж өгөөд баахан Wi-Fi-ны нэрээр гарчихсан шүү дээ. Тэгвэл Есүс танд хайртай гэж Wi-Fi гарчихсан. Ямар ч хэлсэн хүмүүс ямар нэгэн арга замаар тийм одоо бүлүүд холбохоор өгөөд Есүс танд хайртай гэж бүлүүд гарчихсан гэсэн тийм. Ямар нэгэн байдлаар бид ингээд өөрсдөө арга замаар эзнийг мэдүүлэх, таниулах ийм аргуудыг бас ашиглаж байна. Тэгэхээр цаавал хэдийгээр танаа хүмүүс дэвшүүлдэг байсан ч гэсэндээ ариун сүнсээр өдөрдуулаад Бурхныг дагах, Бурхны хүслийн дагуу үйл гаргах үед тэр бусдад дэвшүүлсэн өдөртөж болон босгогдсон байна. Тэгээд эсвэл шиг харах юм бол Ербиш гэлээдийн хүмүүс тийм хүн хэлж байна. Маргааш үд дүн та нар аврагдах болно гэж хэлдэг. Тийм хүн эзнэр буцаж ирээд Ербишийн хүмүүс мэддэг тийм баярлалаа гэж.
Тэгэхээр үнэхээр Бурханы арга зам болоод хүмүүс итгэл найдвар өгдөг, баяр хөөргийг өгдөг. Тэм ч учраас эзэн Бурхан бидэнд онцгойлон загсан байна. Ариун сүнсээр дүүрэн байдаг хүмүүс, эргэн тойрныхоо хүмүүс баяр хөөр итгэл найдварыг өгдөг гинэ. Эфес 5:18 дугаар ишлэл гэсэн мэт дарсан бус отураарай. Ингүүс та нар дураараа дөрөвдөг хүмүүс болно. Харин ариун сүнсээр дүүрэн болоо гэж хэлсэн. Даас гэдэг нь махан бие хүслийг хэлж байна. Махан бие хүслээ өдөртөө махан бие хүслийг хангаад яваад байвал бид нэр түнгэр өдөртүүлж гэсэн. Хүмүүс чанараа өдөртүүлж гэж. Ичдэг байсан зүйлээ ичгээ байж. Харин ариун сүнсээр бид дүүрэн байх болоо. Ариун сүнсээр хөдлөх юм болоо бид нэр зөрөгтэй байж ялал байгуулж чадах. Амен. Хамт өнөөдөр үзмээр харъя. Бидний амьдрал аюул тохиолдохгүй байвал хичнээн сайн. Тэгэхээр бидний амьдрал эгээс авах бол аюулгүй өдөр гэж байх. Аюул хизээ ихийг бас мэдэхгүй ш бид нар үгэлцэл бас санаа зовж явах нь бас байдаг. Тэгэхээр бид аюулыг хянж чадахгүй ч гэсэн аюул тохиолдох үед гаргах хариу үйлдэл бол бид хянж чадах. Тэгээ аюулыг боломж олох нь бид итгэлээрээ хариу үйлдэл хэрэгтэй. Тэгвэл бид гайхалтай гэрчлэл болох. Амен. Хүмүүс ярих эргэн тойрны хүмүүсийг босгон байгуулах сайхан гэрчлэл болох. Тэгээд бид өнөөдөр аюулын химнийг зовлон унгаагаад бүр илүү гонхтон даваалаа хямраагаад байна. Харин ямар нэгэн энэ хүмүүс аюулаа дамжуулах боломж болж байна. Саулын хувьд бол аюул нь боломж болох завшаан гэсэн. Өөрөөр хэлбэл зөвхөн хаан гэж хэлсэн бол одоо хүмүүсийн дунд хаан гэж дуудах хэмжээний тийм бүхэн шигтэй болчихсон. Тэгэхээр бүхий л асуудлын шийдэл бол ариун сүнсний өдөртөмжөнд ордог байж байна. Эзэн Бурхан бидний аврах маш мэрэгүү ухаантай төлөвлөгөө төр байж. Бид нар хүн хэцүү үедээ Бурханы мэрэгүү ухааны гуйх юм бол, Бурханы арга замыг гуйх юм бол Бурхан мэдүүлж байна. Тэгээд бид одоос нь хөтлөж байгаа. Тэр ариун сүнсийг байна. Яг нь ариун сүнс бидний Есүс итгэж, Есүс аврагчаа гэж хүлээж авахтаа үед бидний бэлэг болгож өгсөн Бурханы сүнс. Тэр Бурханы сүнс биднийг аюулгүй замаар өдөртөж. Тэр Бурханы сүнс бидний төлөө зуурсан залбирдаг. Тэр Бурханы сүнс биднийг Бурханыг таньж мэддэг, Бурхантай уулзах тусалдаг. Бурханы үгийг ухаахад тусалдаг, залбирахад тусалдаг. Өөр мөнхөн улсад очих хүртэл таныг хөтөж, таныг өдөртөх Бурханы сүнс. Тийм учраас ариун сүнс